Хөтөлбөр үргэлжилж байна. Газар олголттой холбоотойгоор гомдол иргэдээс хамгийн их ирдэг. За гэтэл хуулиар хот төлөвлөлт болон газар зохион байгуулалтын төлөвлөлтгүй бол газар олгохыг хориглодог байна. За тэгвэл Монгол улсын хэмжээнд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүй 119 сум байгаа юм. Өөрөөр хэлбэл эдгээр сумдад газар олгох хуулийн боломж байхгүй гэсэн үг. 2002 онд батлсан газрын тухай хуулиар хот төлөвлөлтгүй газарт газар олгохыг хориглосон. Энэ нь нэг талаасаа иргэдийг эд хөрөнгөөр хохирохоос сэргийлэх зорилготой ч өнгөрсөн хугацаанд хэрэгжиж байгаагүй. Харин 2024 онд хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар засгийн газраас улсын хэмжээнд олгох газрыг батлах болсон. Орон нутагт энэ хотын хөгжлийн төлөвлөгөөнүүд, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө гэх мэт энэ одоо газар ашиглалтыг одоо наривчлан төлөвлөдөг төлөвлөлтүүдээ хийжээж тэгжээж энэ иргэдийн хурал засаг даргаас газар олох шийдвэрээ гаргах ийм шаардлага тавигдаад эхэлчихсэн байгаа. Тэгэхээр энэний дагуу газар олгоход бол яг нөгөө нэг төлөвлөлтгүй сумдуудын иргэд маань газрын эрхээ эдэлж чадахгүй тус хүрж байгаа ийм нөхцөл байдал байгаа даа. Газар маань өөрөө одоо хөрөнгө оруулалтын хамгийн том сонгодог одоо сэргэжил байгаа. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын хэрэгслээрээ дамжуулаад гаднаас магадгүй хөрөнгө оруулалт татж байгаа тохиолдолд бид нэр энэ одоо гадны иргэдэд гадны одоо аж ахуй нэгж гадаад хөрөнгө оруулалт аж ахуй нэгжэд газар ашиглах эрхийн одоо гэрчлэгээр эзэмшүүлнэ гэдэг энэ нэршлиг бол солихгүй болвол нийгэмдэр ингээ буруу ойлголт бас төрөөд байгаа асуудал бас байгаад байна. Энэ мэт иргэдэд тулгамддаг асуудлыг шийдэх зорилго бүхий газрын эрх зүйн тулгамдсан асуудал хилцүүлэг боллоо. Хилцүүлэгт холбогдох байгууллагын 600 гаруй төлөөлөлт танхимаар болон захимаар оролцож тулгамдаж буй асуудлыг хилцсэн юм а. 몽골의 현재 그 토지법 манай улсын газрын тухай хууль 40 орчим жилийн өмнө батлагдсан. Харин 15 жилийн өмнө хүчингүй болсон. Учир нь газар чухал биш. Газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг чухал гэж үзсэн. Иймээс газрын тухай хуулийг үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд нэгтгэсэн. Монголын хувьд газартай холбоотой хуулиуд нь уялдаагүй санагдсан. Үүнийг шийдэхээс гадна төрийн албан хаагчид уялдаатай ажилдаг байх шаардлагатай. За газрын хууль за тэр дундаа бас яг энэ газар эзэмших ашиглах эрхийг олгож байгаа энэ процесс за үүнийг илүү боловсронгуй төрийн шуурхай ил тод болгох ажлыг хүрээнд эрх зүйн орчны шинжилтүүдийг шатараатай хийж явж байгаа. Хэлцүүлгээс бид бүхний харж байгаа гол одоо үр дүн маань юу гэхээр яг салбар бүрт яг энэ газар эзэмших ашиглах хөгжлөлттэй холбоотой ямар одоо асуудлууд тулгамдж байдгийг тэдгээрийг шийдвэрлэхэд ямар одоо шийдэл гаргах боломжтой. Энэ талаараа бол салбарын бүх оролцогчид маань бол санаа бодлоо хуралдуулж ажиллаж байна. Газар зохион байгуулалт геодез зурагцсан ерөнхий газар нь 2025 оныг иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил болгон зарласан. Энэ хүрээнд иргэд рүү чиглэсэн газрын харилцаатай холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх олон ажил хийхээр төлөвлөжээ.